Авиг хараад сумо барилдмаар нь угаасаа барилддаг байсан жоохон бахтай. Багаангаас хитэн сумогийн тэмцээнд орж мараад явдаг лээсэн. Гэхдээ зүйтэйгээ сакс тоглох нь надад илүү сонирхолтой санагдсан. Yo, apart from bro when I ain't have bread, me I didn't hear from no one. I span that block on my pedal bike, and I didn't see no one. I was linking fucks and dogging them out and hanging up cars like hold on. Kinda weird, I missed that life, right? But it feels so wrong. Монгол байхдаа бол ер нь тоглолт байсан. Тэгээ Япон яваад яг нэг хийх юм болохоо. Тэгээ яг манай аав сумо барилдаад явчихсан. Би тэгээд анх сумо барилдъя гэж боддог байсан авиг хараад. Гэхдээ яг хийх юм болохгүй. Тэгээд найзуудтайгаа дагаж явж байгаа л сакс тоглож гисэн дээ. Баг сургуультаа Saranima Axe гэдэг нэг яг шинэ баг байсан. Яг намайг ороход л шинээр одоо байсан баг. Тэгээд бүр багаас амар сайн бэлтгэл хийгээд мэрэгжлийн тим тамирчин болох гэж тийм бэлтгэлж байдаг. Гэхдээ би миний орсон баг бол тиймэрхүү бодохгүй яг гой хөгжилтэй гой тоглохыг л тийм ер нь манай баг тэгдэг байсан. Тэгээд би яг дундангидаа ороод ер нь сайн тоглоё гэж боддог болсон. Нэг хотын шигшээд ороод тэгэл яг гой саксаараа би явах байна гэж өөрөө боддог байсан. Уг нь л яг Японы дээдлийг тоглох тийм хүсэлтэй явж байгаа. Гэхдээ юу Японы дээдлийг үлрэлэн дуусаагүй. Тэгээд би яг одоо орчвол яг болох байх гэж бодоод тэр хүртлээр яг юу ихэ гэдэг бодсон. Хүмүүс бол тийм өөрсдөө бэлтгэлээ хийгээл явж байгаа. Тэгээд би бол угаасаа зав гарсан юм чинь тэр зав ашиглаад Монголд ирж тоглоё гэж бодсон. Хэдэн багаас санал өгсөн. Гэхдээ би яг бүр анханасаа одоо Монголд ирнэ гэсний шийдгээс өмнө юу манай багийн коуч Азаахтайгаа ярьжсэн. Тэгээд Монголд ирж тоглоно гэвэл угаасаа Азаахын багт ирж тоглоё гэсэн тийм үед байсан. Нэг 2 жилийн өмнө Зүүн Азиад явхад Азаах зөв явсан болохоор тэгэл таньдаг коучныхаа багт орж тоглоё гэсэн. Яг анхны тоглолт бол яг багийнхантайгаа холилцож амжааг байсан. Би яг тоглохын өмнөх өдөр нь Монголд ирсэн. Тэгээд тийм ер нь багийнхнаагаас танихгүй эхний тоглолтын дээр орсон болохоор тэрэн дээр бол яг юугаа хийж мэдэхгүй байж. Тэгээ одоо л бэлтгэлтэйгээ танилцаад энэ би нэгэ мэдээд яг яаж тоглохоо жоохон ойлгож эхэлж байгаа. Намайг ирээд одоо 6 тоглолт бас багтээлээ. Тэгээд ер нь яг ойрхон оноогоор л сүйдэлийг хожигдоод байгаа. Яг тэрэндээ бол би өөрөө холбогч юм болохоор яг яаж бага хожуулах вэ гэдэг юм сайн бодох хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь намайг ингээд Монгол тоглоход бол амар их байхтай. Ягаад гэвэл ер нь намайг Монгол байлгахыг хүсний үг нь аав ээж. Тэгээ би өөрөө яг Монголд байдаг байсан болохоор Японд тоглох дуртай байсан. Гэхдээ яг 2 жилийн өмнө 3 жилийн өмнө нэг шигшээдүүдээ л ер нь Монгол тоглох боломж бол байдаг юм гэж бодоод яа одоо ингэ л болж байгаа. Бахан байхдаа бүр Японд очоод монгол хэлээ баг мартсан байсан. Тэгээ өөрийгөө баг Япон гэж боддог. Тэгэж амьдэрдэг байсан болохоор тий яг Япон хүмүүсийн соёл ямар байх хэвээр гэдэг нь бол би яг тэргээр нь л байдаг байсан. Яг ер нь ирэх болгондоо би хоолн жоохон уртцаад дандаа жоохон алуурдаг байсан. Анх яг тэр нь амар хэцүү байсан. Амар хуурай газар, өндөр газар болохоор ирээл шууд алуурчдаг байсан. Тэрэндээ бол одоо нэг байнга ирж байгаа болохоор жоохон тасчлаа. Тийм, гэхдээ бас бэлтгэл яг өндөр газар, хуурай газар болохоор Японд амар гүйс тоглодог байсан. Энд нэг жоохон 30 секунд гүгээл амар хурд ядарчдаг хэлээчдэг байна. Тэр нь бол амар хэцүү байсан. Яг Монголтой өөр зүйл гэвэл бэлтгэлт нь ер нь бол амар хүнд байдаг. Тэгээд Монголоос илүү юм хамгаалахтай их бэлтгэл хийдэг гэх юм уу. Тийм яг тэр дээрээ л ер нь амар хэцүү байсан надад. Яг 2-3 жилийн өмнөөс Монголын лигийг би яг буцаараа харж байсан. Тэгээд тэр үеийг бодвол амар сайн хөгжиж байгаа гэж бодож байна. Тэгээл ер нь бол
амар гоё лиг л байна гэж бодож байна. Одоо шигшээ байгаа гэдгийг сонсоод би яг өөрийгөө үзүүлэх гэж одоо анх намайг дуудаг байхад би өөрөө одоо коуч нартай яриад толбодоод өөрөө оцсон байхгүй юу. Тэгээд анх бүр 40-50 хүн байсан тэр дотроос яг өөрийгөө сайн харуулаад тэгээд сүүлд сонгогдсонтой их баяртай байсан. Одоо би яг өөрийгөө бүр амар сайн одоо сакс тоглодог болмоор байгаа. Тэгээд тэрний тулд одоо яаж сайжрахаа бол сайн одоо амар бодож байгаа. Тэгээд ер нь бол Японы дээд лиг одоо ороод өөрийгөө сайжруулах гэсэн тийм л хүсэлтэй явж байгаа. Тэгээд жааста юу Монголдо бас ахиж буцаж ирээд ч юм уу эсвэл шишээ багтаа ороод тогломоор юм гэсэн хүсэл байна.